чихнийхээ хамаг руу хадаас зоож байгааг харчихсан. Шиг Энэ чэжээ нефт 200 хадаас сүлбчээд тас татчихад өвдөхгүй байгааг харчихсан. Тэр битгий л шаазан хаягийг тэр чигтэнд ажиллаад идж байгааг харчихсан. Ястаа жинхэнэ тэр нэг юмд тэр нөхцөлд хордлогдоод юу ч ихээс буцахгүй болчихсон. Тийм тохиолдлуудыг харж ирсэн. Бас уул усны болохгүй юмыг хөндөд хөл гаргүй болцсон явж байгаа хүнийг харж ирсэн. Энд бол бүр их сурамжтай түүх. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За, сайн байцгаана үзэгчдээ. Өртөө 4 season 2-т дараагийн дугаарт тавтаа морил ингээ бид нэр ээлжид дугаараараа уулзах гэж байна. За, бид нар та бүхний мэдэж байгаачлан илүү түлхүү аимшигын зүйлд дуртай боссон явдал тийм дуртай хүмүүст зориулж энэ хүү подкастаа ингээд үргэлжлүүлсээр байна. За, өнөөдөр манай зочноор хийрсэн мөлий. Чаага. Тэмүүлэн танилцахад даатай. За, хүрэлцэж ирсэнд ямар ч байсан маш их баярлалаа. Тэгээд би зочныхоо талаар сая л мэдээлэл авлаа. Би ингэдэг байхгүй нөгөө зочныхоо талаар илүү нөгөө мэдээлэл юу ярих гэж байгааг мэдчихээр надад нөгөө юм сонирн болчдөг байхгүй. Нэг ийм хөл юм ярих юм байна, нэг ийм юм болж исэн гээл те. Тэнгууд бид хоёр дөнгөж сая зөвөр 5 өгүүлбэрээр би асуулаа. Тэгээ ер нь бол манай зочин маань нөгөө та бүгдийг өсөн үлээ гэдсэн яг бөө хүн байгаа. Тэгээд би нэвтрүүлэг эхлэхээс өмнө танаас нэг юм хэлэх гэсэн. Тэрний юу вэ гэхээр яг бүгд бөө гэдгийг бол мэднэ. Тийм сүрлэг, за шашин юм уу, шүтлэг юм уу? Миний хувьд бол бөөгийн шүтлэг гэж илүү одоо ойлгоод байдаг. Шашин гэхээр нэг биш санагдаад байдаг те. Тэгээд энэ талаар би таныг одоо урьж авчруулсан мөртлөө өөрөө мэддэхүү маш муу шүү. Тэгэхээр би танаас ер нь энэ бөө гэж юу гэдгийг те тийм талаар их асуун. Тэгээд тэгж асууж агаад уучлаарай мэддэхүү хүн болохоор Зүгээр мэддэггүй хүн л мэдхийн талаа асууж игэл бас мэдхгүй хүмүүс үзэж байвал зүгээр шүү дээ. Манай хэд season 1 дээр ерөөсөө ингээл байнгын бөө оруулаач тэгээд бөө нь орохоор яах юм гээд би сайн өөрөөж сайн мэдэхгүй л байна. Юу болохын сайн мэдэхгүй болохоор тийм. За манайх нөгөө түлхүү аимшигын подкаст учраас нэг юм гоё асуулт байдгийг. Та аимшигын кино гэвэл одоо манай үзэж байгаа үзэгчдэд нэг аимшигын кино санал болгоод үнэхээр айжсэн кино байдаг уу? Аимшигын кино дуртай. Нилээ үздэг. Гайгүй IMDb өндөртэй кинонуудыг бол бүгдийг л үздэг. Гэхдээ хуучны кинонууд илүү их сонирхолтой санагддаг. Тэгээд Shining байна. Тэгээд Монголоос masterpiece те. Ядуугийн зовлон байна. Нэг нь тийм л. Shining анх удаа орж ирж байна те. Shining тий одоо нөгөө яг залуучууд бол арай үзээгүй магадгүй те. Тэгээ миний насныхан бол яг жинхэнэ masterpiece яг аимшигын киноны нилээ бас яг ийм нөгөө ийм сүнс чөтгөртэй аимшигын кино нэг сонирн биш санагддаг хүмүүст илүү гоё те. Яг ийм сэтгэл зүйн аимшиг. За тэгээд та бүхэнд нэг санал болгож чинь постэр нь гаргачих. Үзээрэй гэж. За тэгэхээр би танаас хамгийн түрүүнд асуух асуулт бол тодорхой бөө гэж юу юм бэ? За. Яг энэ талаар би өөрөө сошиал суугтай аюух ярьдаг л та. Хүмүүст бөө мөргөлийн талаар зөв зөвхөн ойлголт өгөхийг нэлээд эрмэлздэг. Тэгээд бөө мөргөл гэдэг бол хүн төрлөختний хамгийн анхны шүтлэг. Энэ нэг бурханд үзэл ч юм уу одоо ямар нэгэн шашин гэдэг ойлголт хүн төрлөختөнд байхаас өмнө байсан зүйл. Тэгэхээр бидний хамгийн анхны гэхээс илүүтэйгээр хүн төрлөختний хамгийн анхны. За тэр тусмаа монголчуудын уламжлалт язгуурын шүтлэг бол бөө мөргөл. Тэгэхээр бөө мөргөл бол шашин гэж байхаас өмнө байсан гэхээр аливаа бүх шашны өв хэсэг гэж юу хэлдэг. За яг дотоод гадаад айлч судлаач нар энэ дээр бол санал нэг байдаг. Яг гэхдээ тэн дээр бас нэг шашин шүтлэгийн зөрчилдөөний асуудлууд байдаг л та. Тэгэхээр бөө мөргөл бол бидний анхны ууган шүтлэг. Бас монголчуудын. Тэгэхээр шашин гэдгээс өмнө байсан зүйл. Шашин гэдэг томьёолол бий болохоос өмнө бүр хүн төрлөختөө үүсгэхэд л энэ
шүтлэг байсан байна. За яг тийм Христийн тоол бол одоо нэг 2025 одоо энэ тоолоор явж тээ. За будтай бол нэг 2500 жилийн өмнө хавцаад төрсэн байна гэж. Тэгэхэд хадны энэ сүг зураг итэр дээр үзэхэд бол хамгийн наадцах 5000 жилийн өмнө тэрнээс цааш 7000 жилийн өмнөх тиймэрхүү бөөтэй холбогдолтой археологийн олдруу өтер олддог байхгүй онгор шүтлэг шүтээнүүд өтер. Тэгэхээр энэ бол шашин гэдэг зүйл бүр байхаас нэлээ өмнө байсан зүйл. Би нэг зүгээр одоо нөгөө мэдхгүй асуултнууд нь явах гэж шүү. Зүгээр хамгийн анхны дээр бөөгийн шүтлэг одоо дэлхийн жишээ нь хаана байсан гэдг нь илүү эсвэл яг Монгол уу? За энэ бол ерөнхийдөө таамаг дандаа таамаг нэр л явж байна. Яг баталсан юм алга. Тийм. Бид нар өнгөрсөнд болсон зүйлийн талаар ярьж штэ тий. Тийм. Гэхдээ бөө мөрөглийг альч талаас нь судалсан бай Монголд ирдэг. Яг тэгэхээр бидний хувьд бол бөө мөргөл бол үнэхээр дээд зэгтээ хүртэл хөгжчихсэн байсан. Хүннүүг үед гिचчлэн. Жишээ нь зарим одоо орны судлаач нарын тэмдэглэлт эртний Марко Поло, Реброк ч гэдэг юм уу. Эсвэл Рашид Айдины сударч гэдэг юм уу те. Эдгэр төр үзэхэд бол монголчууд бол аливаа үйл хэргийг бөө бүлүүлэхгүйгээр шийддэг байсан гэж. Энэ ганцхан Чингис хааны үед тэрнээс өмнө ч гэсэндээ хүннүүгийн үед ч юм уу те. Тэр үед дээд зэгтээ хүртэл ингээд хөгжчихсэн байсан гэхээр чинь тэрнээс өмнө хичнээн замыг туулсан байх уу гэдэг асуудал байна. Тэгэхээр одоо язгууртнуудын жишээ нь гэрт хамгийн ойрхон бөөгийн гэр гэдэг гэсэн. Төлөгч нарын гэр. Тэгэхээр одоо хаад ноёдод ямар нэгэн хэрэг болох юм бол хамгийн түрүүнд бөөгөө орж ичэх учраас бөөнийх ойрхон байдаг гэсэн. Багч. Энэ нөгөө Чингис хаан ч бүр яг байнга ингээ бөө болгодог те. Одоо нөгөө юм заавар зөвлөмж аав гэх юм. Тэ. Тэв тэнгэрсэн олон тийм юу байдаг те. Би нөгөө сонсч ирсэн байхгүй. Энэтхэг бас яг бөөгүй энэтхэг гэж солиорч ястаа уучлаарай. Юунууд индианууд яг тийм бөө мөргөлтэй гэж сонсч ирсэн тэр үнэн үү? Үнэн. Индианууд яг харагдах талаас тэр чинь нэг соёлын хувьд бол арай өөр байгаа л та. Гэхдээ нэг агуулгын хувьд бол яг л тэр нэг онгодтой харилцагч байдаг юм уу? Тэр байгаль дэлхийтэй харилцаж байдаг юм уу? Бөө мөргөлтэй солонгосчууд, японочууд, африкууд тэр ихтгэл төвдүүд хүртэл энэ буддизмд орохоос нь бөө мөргөлтэй л байсан. Бас ер нь тэгээд одоо юу гэдэг хүн төрөлхтөн чинь овог отгийн зохион байгуулалттай байх үеэс ахуулаад одоо онгор шүтлэг тэр бөө мөргөлтэй байсан байгаад нийлээд нэг цаг хугацааны хэрэг нь улс гүрний зохион байгуулалтанд орно маш олон хүмүүс нэгдэх нийлэн тэгэхээр нэг үзэл санаа хэрэгтэй учраас тэр үеэс л яг нэг бурханд үзэл ч юм уу шашны санаанууд ерөөдөө бий болж гисэн байна. За тэгвэл бөөгийн тэр одоо нөгөө нэг зайран улаач гэдэг дээ шүү дээ. Удган гэдэг. Эднэр нь яг ямар учиртай юм бэ? Одоо жишээ нь та хинэн вэ? Яг би бол чойго зайраа. Яг гэхдээ эн чинь юм заяа. Одоо чи мэдхгүй учраас нэлээд жоохон нуршуу тайлбарлах гэдэг. Гэхдээ би жоохон товчхон тайлбарлахыг хичээнэ. Арилгын үг хэллэг чинь бас цаг хугацааны эрхэнд хувьсан өөрчлөгдөж идэг. Гаднаас авах өгөх ч юм өөрөмшүүлэх барих гэдэг янз янз юм байна. Дуудлагын хувьд өөрчлөгдөгч байдаг юм уу? Одоо заарин гэдэг байсан бол зайран болгоч байдаг юм уу те? Идууган гэдэг байсан бол удаган болгоч байдаг юм ингээ өөрчлөгдөж байна. Одоо бол зүгээр яг энгийн тайлбартаар бол эмэгтэй хүрнийг удаган гэж байна. Эрэгтэй хүнийг зайран гэж байна ч гэдэг юм уу те? Нийт нь бөө гэж байна ч гэдэг юм. Улаач итэр гэдэг нь бол нэлээд сүүлийн үеийн одоо ухтган одоо тийм үг сүүлийн үед ашигладаг болсон. Яг улаач гэх юм бол бас нэгээс нөгөө газар тийм мэдээлэл дамжуулдаг хүнийг бас улаач гэдэг байсан байна. Дээр үед хаад ноёд ч вэ нөө ноёдууд өөр өөрсдийн гэсэн одоо чи энийг тэнд хүргээдэг ч гэдэг юм уу тэнд очиод ийм дуулгаадах ч гэдэг юм уу ийм хүнийг бас нэг улаач гэдэг байсан байна. Тэгэхээр яг сүүлийн үед бөөнрийг л улаач гэдэг болсон болохоос эртний хуучны жоохон судалгаа нэдрийг сөхөөд үзэх юм эсвэл зүгээр хамгийн игээд жишээ нь Монголын нууц зовчог сөхөөд үзэх юм бол улаач гэж бөө нэрлэлцэн үг байхгүй. Тийм. Зарим удхан. Тэгвэл эрэгтэй бөөг зарим, эмэгтэй бөөг удан. Яг тэгээд бас хүмүүс янз янзаар ойлгож байна. Зарим нь энэ бол одоо их мундаг бөөлж байгаад авдаг цол хэрэгэн мэтээр тайлбарлаж байна. Янз янзаараа хүн юунд итгэхийг хүсэж байна тэрийг л зөв гэж хараад байгаа боловч зарим тал дээр бол бодит судалгаа хэрэгтэй байхгүй. За тэгвэл яг нь миний зүгээр өчүүхэн мэдлэгээр бол бөө хүний
мэлмийн нээлттэй байдгаа гэсэн нэг тийм айгүй олон тийм яриа байдаг. Тэр талаар та юу гэж хэлэх вэ? Яг одоо тий яг янз янзаар л яриад байна. Бид чинь энэ бөө мөрөглөө бараг 200-300 жил устгаш хайцсан байхгүй юу? Юу гэх юм одоо 16 дугаар зууны үеэс ахуулаад ч юм уу тэр манжийн төрөмгийллийн үеэс ахуулаад бөөнрийг хамгийн түрүүнд бөөнрийг нь хавчиж хорж ирсэн байх ч жишээ. За тэгэл энэ хил мөгдөлтийн үеч үед юм уу социализм мэтэр гээд тэгэхээр бид нийтээрээ ер нь бөө мөрлөж жоох мэдхгүй болоод ирэхээр янз янзын юм зохиогоод байна. Таамагуд гаргаж ирээд л байна л да. Хүмүүс нэг үзэл бодлол гаргаж ирээд байна л да. А зөвхөн мэлмийн хэтэр дээр ярих юм бол тэр зүгээр байж байгаад бөө хүн болохгүй шүү дээ. Тэгэхээр хэн бөө болох вэ гэдэг чинь ихний асуулт байхгүй юу? Хэн бөө болт юм бэ? Ямар хүн бөө болт юм бэ гэдэг чинь. Тэгэхээр ямар хүн бөө болдог гэвэл хамгийн ихний хариулт бол нэлээд ухаантай хүн байх хэрэгтэй. За ер нь бол ямар хүн бөө болдог вэ гэдэг асуулт нь бол ухаантай, зоригтой, дайчин, шудраг, үүний юу гэдэг. Тэр хүнд одоо хүний сорон бөө болдог. Тэгэхээр тийм хүн чинь одоо цаанаасаа юу гэдэг юм одоо хүний бодоог бодож сэтгэээг сэтгэж байгаа учраас тэр хүмүүст энэ хүн бол нэг цаанаар нэг хартаг юм үтэй мэл мэтэж гэдэг юм үү те. Тиймэрхүү ойлголтууд төрж байна шүү дээ. А түүнээс бол тэнд нэг жаагчаад байгаа юм байхгүй л дээ. Юм бол тэр төрөлхийн л нэг авяас бэлэгтэл төрж байна. Окей. Тэгвэл нэг сая манай өмнөх дугаар дээр орсон та сонирхсан болов сонирхоог бол нэг ах уу байгаа юм л да. Тэгээд би нөгөө онгоцтой. Гэхдээ тэрийг авахаас бол өөр амар айж ийн. А тэгээд багасаа яг одоо хоёулаа нөгөө баг зэрэг нэвтрүүлгийнхаа атмосфер л ингээд жоохон орё. Тэгэн гууд ах уу яаж ийн гэхээр багасаа ингээл одоо нөгөө юм сүнсчтгэр болч бүтэхгүй юм хардаг. Амар их харж байсан гээд. Тэгээд тэрийгээ бүр ингээд нөгөө том болоод яваад ирэх тусам одоо биеийн муудаал, эвгүүрээл. Тэгээ нэг өдөр бөөдөр очиж үзүүлсэн гинэ. Тэгсэн чи чи одоо юм яг нь монголчуудын нэг мэддэг нийтлэг юм байдаг шүү дээ. Чи онгодтой байсан мэн одоо ерөөсөө энэ онгод бөөгөл ахгүй бол ингээл ерөөсөө өглөө өргөдлээ. Ерөөсөө юу ч бүтэхгүй гэдэг. Энэ одоо нөгөө миний буюу монголчуудын нэг нийтлэг яригадаад байдаг юм шүү дээ. Хамаатных нэг хүн баг өвдөнгууд өө наа чи бөө байсан юм бэ бөөг авсан чинь зүгээр болцсон. Ерөөсөө арга ингээ хэвтэрт орсон байсан хүн аргаа ороод бөөдөр очисон чинь өө чи бөө байсан юм бэ тэгээ бөө болцсон. Тэгээд босоод ирсэн гэдэг. Энэ нэг үлгэр шиг юм яриаддаг. Энэ хэр үнний ортой вэ? За асуулт нь бол ямар ч сан тэр сүнс өдрө хардаг байдгаас эхэлж байгаа шүү тий. Тийм би явчихсан багтаа хүн ярил итгэхэргүй зүйлийг олоо харчихсан. Дээрээс нь нэлээд адал явдалтай бас амьдрал туулж ирсэн. Өгний санаанд орохгүй мэд хүүхд тахта зөндөл харчихсан. Жишээ нь годомжинд явж байгаа тал биетэй хүн харагдаж байгаа жишээний ч үгүй юм уу тий. Ганцаар явж байгаа хажууд хүн явж байгаа ч гэдэг юм уу тий. Тэр бол зүгээр энгийн жишээ. Тэрнээс ч олон сонирхол. Тэр яг нөгөө нэг тухайн хүүхд болох нь мэдхгүй болохоор айж байна. Айц чинь бас тодорхой хэмжээнд бие организм сүргээр нөлөөлөд халуурах ч байдаг юм уу? Одоо сэтгэл санаа эвгүүрэх ч байдаг юм уу? Санаад агаад бие хавдж байгаа ч юм уу тиймэрхүү зүйл. Одоо ч гэсэндээ тиймэрхүү тохиолдлууд бага насныг бодвол гарах нь бага болцсон. Гэхдээ тиймэрхүү зүйлсүүд гарна. Гэхдээ нөгөө учир мэддэг болоод ирсэн учраас тийм айгаад ч юм уу сандраад байхгүй учраас нэг тэрэн дээр нэг ингээд бие хавдуулж ч юм уу ингээд тэгээд ер нь одоо ингээд бүхэл бүтэн бөө болч нэг хий юм харчаа тэрэндээ өвдөж зовоод байдаг бол бөө мөгөөд хэрэггүй л болцсон дэр шүү дээ. А нөгөөтөөр дараагийн асуултыг болохоор тэр биеийнхаа эрүүл болдгоо гэтэр гэж яаж болцсон тохиолдлуудыг чи сонссон байна. А болоогүй өгцөн тохиолдлууд нь ч олон байна. Яагаад гэхээр шалтгаангүй одоо тийм учир бөөгийн учир шалтгаангүй хүмүүсийг нэг хэсэг жингээ чи бөө болно гэж хэлсэн. Тэрнээс болоод аимшигтай юмнууд тохиолдсон хүмүүс зөндөө байна. Ягаад гэвэл тэрнтэй нөхцөх шаардлагагүй. Бимбэрийн чунгаа нэг хэлсэн үг гэдэг. Одоо хүн болгон мэдэх боловтэй бэлгүү номч гэдэг. Хамгийн шудрагуу шүтлэг юм а гэж. Хамгийн шудрагуу гэж. Энэ юу хэлж байна вэ гэхээр чадвал чи чадсан шиг чадаад яв. Чадахгүй бол тэгээд хэцүүлгэж байгаа юм байна. Тэгэхээр тийм тохиолдлууд байна л да. Эрүүл сар бол над дээр ч тийм тохиолдол байна. Өвдөж ойж байгаа тэр учир шалтгаан дээр онгодтой ч юм уу. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Онгод гэдэг өвчнөр эсвэл уруудахаар одоо ажил төрөл бүтэхгүй мөнгө төрөхгүй болохоор ч гэдэг юм. Эсвэл бие хаана өвдөхөр ирдэг зүйл биш. Яг хөө тодорхой хэмжээнд үнэхэрийн
болохгүй бол өстой тиймэрхүү зүйл байна. Одоо жишээ нь дарахтай нэг алдартай Баялжир гэж удах юм байсан юм 20 дугаар зууны үед. Тэр удах юм бол одоо бүр эмчийн болохгүй тариаш тараа болохгүй бүр үнэхээр бөө болно гэдгээ мэдсэн чинь өсргүүцэдсэн гэж. Тэгэл өстой эмчийн болохгүй тариаш тараа болохгүй би нэр үнэхээр бүр ухаанг болцсон байхад нь одоо тэр хүн бараг хоёрыг хингэрийг ингэж бариулж тэгж өөрөө бөөлөд хийсэн гэж. Тэгэхээр яг тийм тохиолдол байна эдгэрх. Гэхдээ хамгийн ихний алхам бол зүгээр эмнэлгээр л явах. Зүгээр мөн хүний тэгээ арга барагдахгүй шүү дээ. Дараагийн алхам бол шашин шүтлэг. Тэгэхээр бид нэр шашин шүтлэг мөргөлч айланд нь ч маш ухаалаг хандахгүй бол хоёр юм хязгааргүй л гэж байгаа. Нэг нь хорвоо ертөнц хязгааргүй гэж байгаа, нөгөөх нь хүний тэнэглэл буюу мухарс хязгааргүй гэж байгаа. Тийм л. Та түрүү нөгөө хоёлаа нэвтрүүлэх эхлэхээс өмнө ярьж ирсэн шүү дээ. За. Нөгөө тайгаар явжсэн. Тэр ямар учиртай? Тэр чин бид зөв нэг энгийн жишээ хэлээ. Бид зөөлөн буудан дээр суугаад л дуртай хоолоо идээд л дуртай киногоо үзээд л хитээд ах юм бол бид улам бүр сул дорой болно. Улам бүр эмзэг болно. Улам бүр тэмцэх чадвар бага болно. Тэр тусмаа би өөрөө бөөхөн учир ямар нэгэн байдлаар өөрийгөө сорж энэ хорвоо ертөнц байгаль дэлхийн сайн муу эрчим энергийг мэдэрч эргээд тэднэртэй очир ухаанаа хэрхэн оролцох, арга ухаанд суралцах. Дээрээс нь би сэтгэлийн тэнхийг нэмэх олон зорилго байна. Олон шалтгаан байна. Тийм зорилгоор тэгээ яг янз янзын шалтгаан байна. Зарим ч бас яриад тах нь бас хэцүү тийм. Тэгээд нэгт бас хүн ялангуяа энэ бөө хүн айцтайгаа нүүр тулж үзэх хэрэгтэй. Багтаа би харанхуйхаас нэлээд айдаг л хөвгт байсан. Тэмцээр гад хожим өдөр тэгээд өглөө ойд ганцаараа явж байхдаа нэг юм санаанд орчих. Нэг юм бодож байгаа тухайд инээчихсэн байхгүй. Тэгээд гинт өөрийгөө анзаараад би ч одоо өнгөрсөн л нэг хөвгчлээ юм бодоо энэс нэг өглөө ойд ганцаараа явж иж инээгээд бодож илаа. Тэгэхэд хүүхэд насндаа бол тэрийг шал өөрөө мэдэрч байлаа шүү дээ. Тэгэхээр бид ялангуяа бөөхөн бол алхам дутандаа хөгжих хэрэгтэй. Түүнээс зүгээр нэг өдөржингөө нэг юм нүдэд ч юм уу нэг юм уншаа суухтай биш байна. Тэгэхээр яг бодтоор өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Чадварчих хэрэгтэй байна. Тэгвэл бөөгийн хөгжлийнх нь одоо хязгаартаа тулдгуумаа гэхэд хамгийн өндөр хөгжил нь юу юм бэ? Эсвэл таны одоо бодлоор одоо хамгийн өндөр хөгжлийн тэр зэгт хүрсэн бөөгийн тийм энд бол шууд хариулт өгөхөд хүн асуулт л та. Тэр ч одоо хаач гэдгийг хязгаарсгүй юм л та. Тийм. Тэр хязгаарыг тогтооцсон ч хүн байхгүй л. Гэхдээ үнэхээр Монголд гайхамшигтай чадaltaй бөөнөр байсан. Бидний дунд бүр түүх домог мэт болсон. Тэр бүр нисдэгдүүлдэг байсан бөөнөр ч хэл байна. Тэр итгийн хэлбий зөв нэг жишээ хэлэхэд бол Ховд аймгийн Дарив суманд бөөгийн хонхор гэж байдаг. Тэнд маш олон бөөг нэг гэрт хийж ягаад өхөр дэргээр үүдийн дарж ягаад амьдаар шатаажсэн гэж байгаа. Чадaltaй бол гар, чадлагүй бол үхэх гэж. Одоо өстөө нэг чи одоо л яг хин юм бэ гэдэг чинь аахгүй юу? Наан чи яач ярьж болно шүү дээ. Тэндээс 5 бөө нисэж гарсан л гэдэг. Гэх мэт. За тэгээд энэ өөр бүр үнэхээр юм бүр одоо цаашаа ам халаад чи асууж чадвал би ярина. Бөөнөрийн гайхамшигтай түүхүүд дээр зөндөөл байна л да. Тэр нисдэгдүүлдэг чинь бол тухайн үед бол бүр нэг сониндооч ордгоо байсан гэж байгаа шүү. Одоо бидний хувьд бол тэр чинь бол байж боломгүй боловч тийм сониндооч ордгоо байсан. Тэр битгийл бүхэл бүтэн улс үндэстнээ аварч чадсан гайхамшигтай бөөгийн түүхч. Одоо яг хязгаар хүч гэдсэн шүү дээ. Тэн дээр яг би нэг товчхон яг эндээс чи цаашдаа асууж чадвал би хариулна гэж байгаа. Яг чамд сэтэл өгч байгаа. Хамгийн хүчтэй бөөгөөс хамгийн хүчтэй бөөгөөс хамгийн их айдаг байсан. Бөө нэг өсөндөө шудраг усыг тогтоодог гэж. Тэгэхээр нэг үед бол хамгийн хүчтэй бөө хүнд 2 юм өгдөг гэж. Нэг бол хүнд амар тайван өгдөг. Нэг бол хүнийг үнэхээр юм байхгүй болгодог. Тийм л. Амар мэдгүй би таны ярианаас шүү сүртээд эхэлчлээ. За окей. Тэгэхээр нийтлэг яг зүгээр монголчуудын маань одоо даа ялангуяа залуучуудын хувьд. Одоо за тэгээд
надаас дүүнер буюу дүүнэрийн үе залуучууд. Эдний шүтлэг улам бүр багассаар байна гэж би бол хараад байгаа. Энэ нэг сая нэг 2000-аад он юм уу да. Би нэг ухаан ороод нэг дөнгөж нэг 20 настай болоод явж байхад ингээл манай ээж хүртэл намайг далиж хидэр бүүдэр очиодох ингээд тэгээд гэл би уучраач мэдхгүй тэгэл яг гоо ерөнхийдөө бол ямар ч үсэн эмээ өвөгийн хоолоогоор ярьдаг. Тэгээ юм амар сүртэй хувцастай жоох айдаг. Тэгэж байж байгаад яг одоо би нөгөө манай найзын одоо гэр бүлтэнд бөө байдаг байхгүй. Тэгээ очиод нөгөө дотны хүмүүс учраас хойш үзүүлдэг. Тэгээд энэ нөгөө нэг энэ худлаа бөө жинхэнэ бөө гэдэг байгаа дээр яг танд маш их юм асуулт ирсэн баг. Гэхдээ яг манай нэвтрүүлгээр энэ яагаад ингэж нэг юм ямар учиртай юм хитрхи ингэж нэг юм гів гинти юм болчихов. За би ер нь юм жоох юм хэцэгцтэй л хандах дуртай. Тэгэхээр эхлэлийн ээлжинд ямар ч залуучуудын шүтлэг маш сул болсон байна гэж ойлголоо. Тэг надад ч ихсэн анзаарагддаг. Аргагүй шүү дээ. 90 оны ардчлалаас хойш Монгол бол зүгээр нэрээ бусад орнуудын шашин шүтлэг мөрөглийн зөв 100 болж шүү дээ. Чи бодолт Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 600 гаруй гэж байгаа. Христийн шашны сүм хэд вэ? Хичнээн олон буддын шашны сүм хэд вэ? Хичнээн олон энергийн төвүүд, гэгэрлийн төвүүд, бяцлаглалын төвүүд байна. Дээрээс нь хичнээн бүү байна. Хичнээн үзмөрч зурхаач байна. Энэ хүмүүсийг ч толгоо нэргэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ялд нь итгэх юм бэ? Нэгэнд нь очиод нэг юм асуухад нөгөөтгөө мөнхийн үг үсгэж шүү дээ. Тэгтэл монголчуудын одоо Алтан уургийн мөнх хааны хэлсэн үг шүү дээ. Бид ямар нэгэн шашин шүтлгийг үүсгдэг. Гэхдээ монголчууд бид нар мөнх тэнгэрийн хүчинд ор төрж бас өгч түүнд цэгц чулуун зүрх сэтгэлээр ханддаг гэж. Тэгэхээр ухаантай бол энэ философийн үгээс нэлээд ойлгоно. Тэгэхээр үнэхээр одоо юу гэх юм бас толгоо нэргэж байгаа ш. Тэгэхээр одоо барыг одоо болсон болоогийн байж байгаа холхон байсан дээр гэж бодож байгаа юм билүү. Нөгөө төгөр бас шүтлэгч янз бүр ш. Зарим хүмүүс дуучин жүжигчин шүтэж ш. Зарим хүмүүс мөнгө шүтэж ш. Тийм. Тэгэхээр яг нэг нийгмийн уур амьсгал нь тийм болчиход байна. Харин бөөгийн үнэн худал дээр бол монголоор л дөрөв өвөө эмээнэр байна. Дорж өвөө дондог өвөө л байна. Би одоо эргээд 15-6 жилийн өмнө маш олон хүний бүү болж байгаа харчихсан. Миний өвөө бол өстой тийм суудалтай, тийм сэлэмтэй, тийм хувцастай. Миний өвөө бол ноён гэл тэ. Өнөөдөр одоо хонготол хэлээд байгаа юм л та. Миний өвөө бол хатан гэл. Тэгэд жоохон байж байгаа нөгөө хаан хатнаа шатаага ичдэг юм л шүү дээ. Би болохгүй мэ буруутчлаа гэд. Би одоо чинь яг үнийг хэлэхэд бол баг хичнээн бөөгийн хоёр хувцас болсон болов бөөгөө ут шатаас маш их. Тэгэхээр энэ яагаад ийм үр дүн гарч байна? Энэ ерөөсөө мэдэхгүй байгааг нь л гайвахгүй. Мэдэхгүй байна. Тэр хүн зүгээр хүний үгээр бөө болж байна. Амьдрал жоохон уруудаад хөрөнд ороод нэг хүнд үзүүлсэн чи онготой байна гэд тэгээд онготой авчвал өрнөөс гарчих юм шиг юм ядмаххан сэтгэлээр л бөө болж байна. Тэрний үр дүн яах вэ? Өөрийгөө нэг балагт унаа. Тэгээ болсон болог баах юм хий. Тэгээ тэрийг дараа нь би яах вэ? Би яах вэ? Одоо энийг хаях юм хавах юм уу болно. Үр дүн нь бол хариулт бол мэдэхгүй байна. Бас мухар сүсгт байна. Тэгээд би нэг ажил төрөл бүтэхгүй ч юм амьдрал хуурдах ч юм болох юм бол онготой гэлч юм бол тэр үгэнд л шууд итгэж чинь. Цаашаа судлах, мэдэх, өөрийгөө дүгнэх би тэр бүү болох хэмжээний хүн үг гэдэг ямар ч бодлого л байна. Тэгэхээр тэр болж байгаа хүмүүс өөрсдөө л буруу. Монголчуудын угаасаа нийтлэг нэг жоохон нөгөө сэтгэл зүйн одоо дороотл гэх юм уу. Угаасаа л бүтэхгүй байгаа тодорхой л та тэрэн дээр нэмэгдээд нэг хэсэг нөгөө нэг одоо баг бизнес шахуулсан юм шүү. Тэгээд тэр чинь нэг тим яваад юм билээ тийм багштай авах ёстой. Тэгээд ийм юмнуудаа худалдаж авах ёстой. Ингээд нэлээ их мөнгө төгрөг ордог мордог гэх юм. Ер нь жоохон тийм яриа яваад байдаг шүү дээ. Тийм. За яг би бөө мөргөл бол үнэхэрийн агуу зүйл байсан. Одоо түүхийг судлаад үзэх юм бол монголчууд бөө мөргөлтэй байх үедээ ямар хүчрэг байсан бэ гэдгийг маш амархан олж болно. За яг тэгээ сүүлд нөгөө нэг бөө мөргөлийг чинь хойрч устгах шатаас ахуулаад зөндөө болсон баг. Тэгээ ер нь бол тэр бас монголчуудын унан бууралт бас их холбоотой байгаад байдаг. Арилжаа тиймэрхүү бизнесийн шинжтэй дээр ярих юм бол нэг юм бэ тий. 90 оны ардчлалын дараа ажилгүйдэл ихсээд хүмүүс амжигаа хэцүү болж эхэлсэний дараа юу хамгийн ашигтай байсан гэж гандан хамгийн хүнтэй байсан.
гандан хамгийн их ашиг болж ирсэн. Тэгэхээр яах нь бид нэг тийм асуудалд ороод ирэхий алдад ямар нэг юм хайж ин тийм үү. Одоо хүү хаа үздэг хүн байна уу, хүү тэндийг засдаг хүн байна, энийг юусоо болохгүй байх ч гэдэг юм уу тий. Тэрнийг нь дагуу бас би үзнэ харнаа заснаа домноо аргалнаа гэдэг хүмүүс бас гарч ирж байна. Чи нэгэндээ нэг нийгэмд нэг юм тийм болж шít. Тэ нэг хэсэг тиймэрхүү хөл толгойгон болсон боловч бөө гэдэг бол зүгээр нэг найзтайгаа хамт явж байгаад чи хүн дээр очиж байгаа би очоо нэг юм асуучих гэдэг тийм хямдхан зүйл биш байхгүй юу. Монголын бөөнрийг алж хийж яхад амь нас цусаараа энэ уламжлал ёс уламжлалаа хадгалж үлдэх гэсэн бөөнрийн гайхамшигтай түүхүүд байдаг. Нэрээ. Алж устгад буудуулчих та. Тэр их үнцээр цөөхөн хідэн бөө удах хүмүүс үлдсэн. Харин тэрийг нэг хэсэг бол шороотой хутгасан нь ерөөсө тухайн хүний амжиргааны асуудал байсан. Аль альных нь. Нэг нь бөөлж сайхан амьдрах гэдэг, нөгөөх нь бөөлүүлж сайхан амьдрах гэдэг. Гэвч шүтлэг гэдэг бол хэрэгцээгээ шийддэг асуудал биш байхгүй. Дээрхэн үед бөөгөөр байх үед бөөтөө гэрийн одоо бөөгийн бөө бөөлдөг ч юм уу бөөгийн онх шүтээндээ гэрийн урдуур мортойгоо давхиж гардаг байсан хүмүүс. Бууж ингэж хүндэлдэг ч үгүй юм алхаж гараад өнгөрөөч явдаг ч үгүй юм уу. Тэ. Бөөтөө айлын тэр гэрийн хойно гэр онготын тэр хойно тэр гэр бараагаа барьдаг байсан. Бөөгийн орхосоо өмнө бодол санаагаа зэгцлээд хувцаа бүрэн довчлоод юу асууж мэдэх гэж байгаа энэ ч нэ тэгээд очдөг гэж. Түүнээс монголчууд бол нэг шалахгүй юм дээр үзүүлэх гэдэг үз. Захын нэг чагунц чулуу татчихдаг. Захын нэг эмгэнэл хүүхдийн толгой барьчдаг л байсан. Тэгэхээр хэрэгцээгээ хангах гэсэн хин хинийх нь ашиг сонирхол эцэст нь мохор сохор зүйлд хүрэж байна. Ерөөсөө энэ хариулт бол энэ л байна. Миний зүгээр амар их сонсч байсан. Чанар. За чанарт явна гэдэг нэг юм. За тэр бол өстой нэрээ бөөгийн талаас миний зүгээр сонсч ирснээр бол өстой жиг кино шиг юм болдог гэдэг байгаа байхгүй юу? Тэр таны амьдрал тийм юм болж ирсэн үү? Үгүй чанар гэдэг чинь улаан утас татаал гэх. Ер нь манайхан чинь жоохон кино шиг л ярина штэ. Тэгээд нөгөө үдс шарсан юм аа, сонссон юм аа, давслаасаа. Монгол бөө мөргөл дотор бид нар тухайн угсаатан яснаас хамаарат бөөгийн соёл нь жоохон өөр хоорондоо ялгаатай байна. Юу гэдэг хойд нутгийн одоо энэ тайгын бөөнөрч гэдэг юм уу, эсвэл төв халахын бөөнөрч гэдэг юм уу, эсвэл энэ зүүн тишээгээ бүрээд бөөнөрч гэдэг юм уу хоорондоо ялгаатай байна. Яг үнцэн агуулга бол ижлэн л дээ. Гэхдээ тэр чинь ахуйн соёлынх байна, тэ? Зам байдлын тэр нь бас бөө мөргөлт шиг өөр хоорондоо ялгаатай. Чанар гэдэг бол бүрээд бөөгийн ёс уламжлалт байдаг. Маш чухал тийм ёс уламжлалт бүрээд бөөд байдаг. Тэр чинь үнэхэрийн ёс тэгтэй юм баггүй юу? Тэр чинь бүрээд бөөнөр чинь жилд нэг бол нэг эсвэл 2 жилд нэг ч юм уу ингэж 13 чанар гүйцээж дараа нь дааган чанар гих мэт хийдэг ч үгүй юм уу те. Маш гоё зүйл. Тэрийг дутуу хагас энэ бөөгийн байна гэдэг энэ Улаанбаатар хотын чинь тойроод энэ хар усан дохоо тэрэлж энэ тойроод хитэн модтой газруудаар чинь битүү чанар явууллаа шүү дээ. Одоо гол молын дагуу. Мэдхгүй хүмүүс нь бөө гэхээр чанар хийдэг л ойлгож байна. Тэгэхээр л бөө гэхээр бөө болно гэхээр л нэг хөдөө гараад нэг гэр барайл 2 хоног нэг төчгөнтөл гүйж хараа чингэргнүүдэд архиугаар буцаж гэртээ ирэл зан үлддэг бөө болно ойлгож байна. Тэний бас хариулт нь мэдхгүй гихлээсэн байна. Чанар гэдэг бол бүрээд бөөг явсанд байдаг агүй чухал зүйл чинь үнэхээр гоё ёс тэгтэй юм байхгүй юу? Тэрийг баахан мушгингой уйлаад л янз янз чанар хийгээд байгаа болохоос биш. Тэгээ тэр нэг бүр сүлдөө ингээд цаг хугацааны ирэхээр нэг хов өгнийг тардсан шүү дээ. Нэгөө сонссон нөгөөтгөөс хувирсаар байгаа шал өөр болдогтой адилхан. Янз янзаар хувирсаар байгаа тэр утхан л алдчихад байгаа болохоос биш. Тэр бол үнэхээр ёс тэгтэй чухал. Угаасаа таны ярианаас яаж нөгөө нэг мэдхгүй хүн амар тэнэг харагддаг юм өө намайг уучлаарай гэж. Тэгээ мэдхгүй хүн угаасаа юмаа мэдхгүй хүн амар тэнэг харагддаг байхгүй. Тэгээд яг хөө зүгээр нөгөө чанарт явж байхад нэг юм улаан утас татаал тэгэл тэр улаан утаснаас нь ерөөсө гарахыг хориглол тэгэл улаан утасных нь ингээ гадагшаа одоо гадна тал руу нь харахаар юу ч байдаг гин амар л юм яриад байдаг. Тэр талаас нь нэг бөө нэг тийм бодож олчвол тэрийг л чанар гэж нэрлэлчих. За та юу ягаараа? Өнөөдөр манай нэвтрүүлгийн ивент тэгчээр Манжус хувьцаат компани Ара гэдэг ус байна. За энэ ямар ус вэ гэхээр 5 төрлийн жимсний амттай. Энэ нэг юм газтай ундаа уумаар санагддаг байдаг шүү дээ. Сайхан газтай ундаа уух үедээ уух юм бол хэрэглээнд та сахаргүй учраас хүүхдүүдэд
ингээ бүгдэнд нь ирүүл гэж байгаа шүү. Та аяндаа хийг уугаарай за. Ноод өгöd. Хүүхдүүдэд өгөхөд надад бол илүү зүгээр санагдаад байна. Тэгээд нөгөө амар нөгөө сахартай ундаанууд байдаг шүү дээ. Тэдний нэрийг хэлэхгүй би бас айгу дургу байхгүй. Тэгээ нэг юм гацтай ундаа уумаар байгаа мэдрэмжээ бол жинхэнэ хангалттай авчих. 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж аавна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. За, тэгэн гууд нэг ийм асуулт байна. Та одоо за надад асуудал тулгарчлаа гэж бодъё. Одоо тэмүүлэн миний би. За. Тэгэн гууд би тань дээр очиод би тань дээр ингээ үзүүлэх гэсэн юм аа гэвэл одоо тэр нь ямар байдгийг. Ямар байдгийг. Юу гэдэг нь гэхээр нөгөө хаа хамаагүй хүмүүсийг ингэж үздэг юм уу тэрийг нөгөө мэдэхгүй болохоор дахиад мэдэхгүйг нь л гайваад байна л да. Эсвэл зүгээр одоо ойр дотныхоо хүмүүс гэдэг ч юм уу эсвэл та ерөөсөө үздэггүй одоо ингээд нөгөө дээшлээд явахаа илүүд үзэж байгаа юу гэдэг ч юм уу. Гэхдээ яхаа тэр мэрэг төлөв гэдэг юм бол бөө мөргөлийн нэг хэсэг л байна л та. Гэхдээ энэ нь монголчуудын дунд айгүй чухал материал тарчаад байна. Бөө гэхэр үздэгэл гэж ойлгоод байна шүү дээ. Тэгээ хүмүүс надад бол амьдралд бол энэ олон жил гэх юмтай хайш юм бэ. Гэхдээ 10 хэдэн жилийн хугацаанд бөө гэдгийг хин нэг мэдчихэл юм бол үзүүлэх гэдэг бодол нь орж ирдэг. Тэгэхээр мэрэг төлөв гэдэг нь л нэг жижигхэн хэсэг нь боловч энд л айгүй чухал материал тарчаад байна. Яг хөө тэгэхээр мэдээж бүх хүний тодорхой хэмжээнд мэрэг төлөв хийн штэ тань тэрийг тавина. Гэхдээ бас тодорхой хэмжээнд эсрэл дом гэдэг юм хийн. Тэгжиж би ч өөрийнхөө хэргийг бас гаргана штэ. Тодорхой хэмжээнд бас тийм. Тэгвэл шалтгаан бий. Зүгээр нэг хүмүүс ч одоо хэцүү штэ одоо нэг юм болгоно нэг тийм юмнаас хамааралтай болцсон хүмүүс байна. Бүр дондцсон ч гэх юм уу одоо нэг хажуудлынхаа нэг лангууны хүнтэй маргалчлаа л гэхээр л үзүүлийн харуул ийлсэн өнө шороо байна уу гэдэл тий. Нэг шалгалт шүүлэг боллоо гэхээр л одоо үзүүлийн харуулыг юм. Одоо чи хариулт нь чи хэр бэлдсэн бэ гэдэг л байна шүү дээ тий. Одоо нэг машин авах гэж л одоо тэр чин техник талаас нь харна уу гэхээс улаануу цагаан уу гэдэл ч одоо утгаа алдчих шүү дээ. Тэр нь хаашаа. Тимхийн юм дээр бөөхөн гээл бөөлөл онгод буулгал гэдэг бол утгагүй асуудал байхгүй. Үнэхээр хүнд бас амьдралд өөрөө хичээгээд дийлэхгүй байгаа ч юм уу те асуудал гарна штэ. Тийм дээр тэр тухайн бөөхөн бас арга зам хайх өөрийн тэр мэддэг чаддгаас туслах ч үгүй тийм юм гарна. Гэхдээ ийм юм дээр одоо энэ хүмүүс бол мэдээд авчвал зүгээр. Жишээ нь тэнд нэг одоо хөтлөгчөө заагаад яах юм. Тэнд нэг хүн годомжинд өөрийнхөө буруугаас олж өнгөрч сагсуурч явах хүн зодчоод надад туслаач гэвэл яах вэ? Утгагүй л дээ. Тийм хүнд мэдгүйгээс олж өөрийн буруугаас олж зовж байгаа хүнд урдуур нь орох юм бол харин хамт зовдөг юм. Би саяхан нөгөө энийг бас өмнө ярьжсэн байхад гэхдээ илүү нөгөө бөөнхөн ороод ирсэн учраас асууя. Манай маш ойрын хүн 3 яг хавар дарааллаад яг хоо энэ яг л болсон юм баггүй юу? 3 хавар дарааллаад толгоонд гинтл авсан. Эхний удаад нөгөө автобуснаас бууж агаад толгоогоо хаглаад хоёр дахьт нь нөгөө хүн цүнхийн ингээ булаах гад ноцолж байгаа нөгөөт нь ингээ зөгчөө явцсан л гэх юм ингээ 3 дахь нь гээд тэгээ би санаандгүй явж агаад тэрийг ерөөсө бодоочгүй байж байгаа нэг бөөн дээр очиод дөрөв би танд хэлсэн шүү дээ манай найзын нэг бөөд гээд очиж үзүүлдэг гээд гэсэн чи хүүе чиний тэр хүн чинь ингээд нөгөө гүйдэл ингээд дагаад амар олон удаа явцсан биш. Тэгээ ингээд бэртээгээд идэг ер нь л нэг болохоо ойлгоод байгаа юм байна да гээд тэгээд өө яана тийм юм уу гэж жагаад зан үйл хий. За би яг хоо ер нь детальч ярих юм бол за би эхлээд танаа гэрт ороотхыг гээд. Тэгээд тэр нь бүр ингээ явж ийсэн аа манай нөгөө бүр өөд болсон хүний юм хэрэглэл мэргэллийг ингээд амт сонио ингээ миний толгоог ингээд тэрвэрсэн. Тэгэл яг манай гэрлүү ингээд ороод байгаа байхгүй. За тийм өрөө байна. Тэрлүү чинь яваа зүүн тишээ эргээ тэнцэнийг баг шкаф байна. Тэр шкафыг онгойлгохоор дотор нь тийм байна гэд. Тэр вирусը даруухан залгаал за тэр шкафаа онгойлгох гэдгийгсэн чинь нөгөө бүр дээр үед одоо бурхан болцсон хүний хэрглэж исэн юм байгаа байхгүй. Гэдэг ч юм уу энэ тэг яг зан үйл хийсэн л те. Тэгээд
гайгүй болсон. Тэгээ энэ яг энэ процессыг би танаас нэг жоохон асуух гээд байгаа юм. Тэр хүн одоо тэр бөө сахиус яаж мэдээд байна? Тэр хүний бодлыг уншаад байна уу? Тийшээ ингээд аялж яваад байна уу? Яг чи хүний биед орцсон байгаагаар нь л хараад байна шүү дээ. Хүний ухамсарыг эзэлсэн байгаагаар нь тий. Гэхдээ тэр чинь нүдэнд үзэж гарт баригдгөө хий биетээ хийсгэлэн дүртэй юм байгаа шүү дээ. Чи бидний шиг орон зай цаг хугацаа баримжаа үйлчлэхгүй шүү дээ. Тий. Тэр чинь бийгүү хоосон юм байхгүй. Уг нь бол яг нэг хүнд шингээ тэр хүнтэй нөхцсөн тэр оюун санааг нь эдэлсэн байгаагаар нь төсөөлөд байна. Гэвч тэр чинь ухтаа мөн чанартай бол тэр нэг бийгүү хоосон юм байгаа учраас бид яг өнөөгийнх нь одоо нэг юм одоо эндээс тийм зайтай, ийм зайтай гэж бодолтгүй л байхгүй. Тий. Тэгэхээр тэр чинь даалтын юм чинь бас тодорхой хэмжээний хүчтэй болоод биднэрт хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүч нь тэр юм цаатахыг харж байгаа ч байдаг юм уу, эсвэл тэрийг мэдэрч байгаа ч байдаг юм уу тийм байна. Бас тодорхой хэмжээ тэр чинь зөнсөн гэж юм байна. Тан дээр ингээд за яг бид нар нөгөө бүгд л ингээд нэг юм аимшигын өгүүлэг унших жоохон дуртай шүү дээ. Бидний тохиолдсон дээр ч юм уу эсвэл нөгөө эс аудио гэх юм аимшигын өгүүлэг болсон явдлууд байдаг шүү дээ. Тэрэн дээр ерөөсөө баг бүх бичсэн зохиол тэр хүмүүсийн бодит болсон түүхүүдийн бичвэр дээр бүгдэн дээр нь за ямар ч байсан нөгөө нэг сүнсчдгэр тэр ингээ харчиж байгаа юм. За гэрт нь явлаа, нараас нь даглаа, айлглаа, хичээлээ. Тэгээд бүгдээрээ бөөрөө явж үзүүлдэг. Тэгээ бөөгүүд засал хийдэг. Тэгвэл таны амьдралд та бөө осноос хойш тань дээр бүр тийм одоо амар болсон тийм тохиолдол байна уу? Тийм хүн ирж одоо яг засуулж исэн чинь. Манай үзэгчдэд одоо танаас жоохон тийм юм амараар барах уу? Олон тохиолдол байна. Амараар барах уу? Тохиолдол байна. Зарим бол бүр үнэхээр яач болохгүй ч тийм тохиолдол байна. Тэгээ сургамжтай талаас нь ярил. Тэгээ. Чи түрүүн сүнс тэринг гитэр гэж ярьлаа л та. Эхлээд альбан тэринг чөтгөр гэж юу гэдгийг тайлбарлая тий. Дараа нь тэднэртэй холбоотой ямар түүх болсон явдал. Тэгээ. Баярлалаа даа шүү. Тэгэхээр яг хоо бид өөрсдөө энэ тэринг энэ альбан гэд нэрлэлчих бид нар түүнээс тэд нар би тэринг шүү би альбан шүү гэж хэлчихээг байна. Энэ байгаль дэлхийд чинь өөрийн гэсэн өөрийгөө хамгаалах нэг эрчим энерги байна. Тэр нь юу вэ гэхээр бид хүн болно шүү дээ те. Энэ орчлон хорвоо дээр юу ч өгдөг байна те. Царцааг хүртэл устгаж болохгүй. Ямар нэг экологийн тэнцвэрт байдал алдаг. Хүн л хамгийн хэрэггүй байдаг гэж байна. Тэгсэр хамгийн их зүйл ашигладаг. Тийм учраас монголчууд бид нар эртнээсээ энэ байгаль дэлхийгээ хамгаалдаг, хайрладаг, тагтдаг, тайлдаг, идэ бодоо өргөдөг гэж. Харин тэр альбан тэрэн чөтгөр гэж байгаа юм нь бол ухтаан бол бид нар л тэднийг өдөөд байгаа болохоос тэд нар биднэрээр дутхгүй биднийг хүсэхгүй байгаа юм байхгүй юу? Тэрэн бол гэдэг нь ухтаан бол яг нэг хөлтэй чөтгөр гэж ярьдаг юм. Тэгээд уул нь бол тийм бэрд байсан гэж байгаа. Тэгээд одоо хүнийг хамаг хүслийг биелүүлдэг заяа. Тэгтээ хүнийг шийтгэх гэж. Энэ ямар учиртай вэ гэхээр нэг байгалийн нэг одоо нэг бодит дээрүүд бас хүний түүхийг ярьж байгаа шүү. Цөөхөн модтой нэг уулын модыг нь аваад ич. Тэгсэн чинь л нэг орой гэрт нь танд юу хэрэгтэй вэ гэдэг нэг хоолоо гарт уурсан гэж. Тэгэхээр санаач ороогүй надад нэг тийм мөнгө аяга хэрэгтэй гэсэн чи та тэгвэл надад нэг хар ус өгөөч гэсэн гэж. Тэгээ тэр усыг өгсөн гэж. Тэгээ аягийг өгсөн гэж. Тэгснэ дахиад танд юу хэрэгтэй гэсэн гэж. Тэгсэн чинь би одоо юм гээд алт эрдэнэс ч юм уу тэр гэсэн гэж. Тэгвэл та надад аяг хоол өгсөж гэсэн гэж. Сүүлдээ нөгөөт чинь ингээл танд юу хэрэгтэй вэ гээл гэж. Дахиад хэрэгтэй юм нөгөө л ус нэгчээсэн бол хоол нэгчээсэн бол арай том болоод ирж. Хамгийн сүүлд нь юу нэгсэн гэж. Танд юу хэрэгтэй вэ гэсэн надад тийм хэрэгтэй гэсэн. Тэгвэл та надад хүүхэд өгч гэсэн. Йоо. Тэгэхээр тухайн хүн тэр одоо юмны хариуг амсаж байна л да. Нэг шунлын хоёрт энэ байгаль дэлхийд чинь бас хөндөж болохгүй юм гэж байна. Тэгэхээр тэд бол нэг өсөндөө бараг л энэ байгаль дэлхийн нөгөө төгөр хамгаалагчтай байна. Тийм. Альбан гэдэг бол яг бай тэр их тийм нэг юу гэж тайлбарладаг юм. Ер нь л их тийм зугаа цэнгэл донд явж идэг чөтгөр гэж байгаа. Тэгээд их зугаа цэнгэлд муу муухай үг хэлээд ирэхээр тэр альбан дагдаг гэж. Яагаад тэгэхээр монгол хүнд
тийм нэг юм Монгол хүн бэлгэр гэж үг гэдэг байхгүй юу. Тэр Монгол хүнийг дагаж явдаг тийм нэг тэр амнаас гарч байгаа бэлгэр нь холд тийм заяа тэнгэр байдаг юм гинэ. Тэгээд тэр хүн муу муухай юм яриад хийгээд байхад тэр нь хаяа авчгаар биднэрт ямар тэнгэр нь хайсан юм бэ, заяа нь хайсан юм бэ гэдэг юм. Тийм юмыг хайсан хүнийг тэр альбанал дагдаг юм байна. Нөгөөтэйгүр бас бид энэ уул ус байгаль дэлхийд үргэлж халж идэг учраас тэд нэгсэнд өөрсдөө хамгаалах арга ухаан. Тэр нэг ийм түүх ярьж байгаа заяа. Дэндүү гэж их мундаг зайран байж. Хуучин цагт дэндүү гэдэг. Тэгээд их тэгж бөөлөд байдгүй хэрнээ дандаа хүмүүст эмчилэлт омдог. Бөөч нь бас эмчилэлт омнох юу нэг хүн төрөлхтний хамгийн анхны ангаагч нар байсан байна. Бүүнэр бол тэгдэг байж. Тэгээд дэндүү зайран гэж хүмүүс хүндэлдэг. Тэгээд нэг өдөр тэр дэндүү зайран суманд нэг эмч ирсэн гэж байна. Анх удаалт сум эмчтэй болсон гэж. Тэгсэн чинь миний хувьд ч одоо та нарын шиг хүмүүст зайгаа тавьж болсон. Тэгтээ би нэг чамаас нэг юм гоё. Чи надтай хамт нэг яваадах гэсэн чинь. Тэг нэг ууланд очиод Эстоны бөөгийнхөө ямыг гаргаж ирээ зам үл гэсэн гэж. Тэгсэн чил одоо тэндээс ер бус юм болоод нэг юм Эстоны чөтгөр шулам шиг юм гарч ирээл ингээл амар дуурч муурал нөгөө хүн чи амар айсан гэж. Тэгсэн чинь дараа нь тэр тэндүү зэрэг тэгсэн гэж надаас биш энэ уул ус харж хамгаалах юм байхгүй. Тэгэхээр би энд хоёр альбан босгоо тавьчлаа. Энэ газар янз янз ямыг хөндөх юм бол энэ хоёр хүн хорлохгүй гэхдээ зүгээр айлгаж чигээ явуулаад байна. Тийм ээ. Түүнээс биш жинхэнэ чөтгөр чинь хүн өөрөөлнө. Жинхэнэ бодит чөтгөр бол хүн өөрөөлнө. Ер нь чөтгөр хүн алчаад байна гэдэг юм их байхгүй гоостой. Хүн хүнийг л алаад. Тийм наа. Тэгээд яг надтай холбоотой түүх асуугаадсан тийм. Надад тийм тохиолдчихсон нүгэд. Одоо надад ирж байгаа хүмүүс энэ дээр бүр ингээд яг үнэхээр амар болцсон гээл өстө аргалаад өгөөч гэл аргаа барц тийм. Би хүн чихнийхээ хамаг руу хадаас зоож байгааг харж ирсэн. Шиг энэ чэжээ нефт 200 хадаас сүлбчээд тас татчаад өвдөхгүй байгааг харж ирсэн. Тэр битгий л шаазан аягийг тэр чигтэнд ажиллаад идэж байгааг харж ирсэн. Ёстой жинхэнэ тэр нэг юмд тэр нөхцөлд хордлогдоод юу ч ихээс буцахгүй болчихсон. Тийм тохиолдлуудыг харж ирсэн. Бас уул усны болохгүй юмыг хөндөд хөл гаргүй болцсон явж байгаа хүнийг харж ирсэн. Энд бол бүр их сурамжтай түүх. Мод бэлтгэдэг хүмүүс байж л. Яг бид нар ч бас нэг тодорхой хэмжээнд байгалийнхаа нөөц болцоог ашиглана л да. Тэр бурууч гэх нь одоо хайшин бас зөвчих нь хайшин тий. Гэхдээ нэг хэсэг хүмүүс ингээд мод бэлтгэжсэн байна. Тэгээд нэг бүдүүн мод байж. Айгу бүдүүн. Тэгээ энэ унгаах уу яах вэ гэдэг. Тэгээ энэ дээр би юу хэлэх гэхээр хүнийг хорлох гэж ирдэг хөрөнгө гэж байдаг. Тэгж байгаа ярилж байгаа нэг нь яадгийн гэсэн хуучил мод ба шүү дээ. Бараг хөгшөрцөн үхсэн шахал мод ба шүү. Тэгээд унгаацсан баг. Дараа нь ажил төрөлтөнд бүтээд их мөнгөтэй болоод аригтаар сууж явж байгаад гудамжинд тасарч байгаад дөрвөн мөчөө тайруулсан. Тохоогоороо өвдгөр нөгөө модч болсон. Тэгэхээр тэр уулын удхан мод гэж байж хамгийн хөгшин хамгийн удаан настай зарим газар бол бөө модч гэж ярьдаг юм л да. Тийм мод нэж. Тэгэхээр тэр хүнийг хорлох гэж л тэр их мөнгөтэй болсон байл хорлуулах гэж л. Тэг яаж ч гээд яаж болохгүй. Тэр хүн бол одоо өстой мянган бөөгөр яваад хөл гараа урахгүй л ойлгомжтой. Тэгэхээр амьдралд өөрөө л давж тулгаас өөр аргагүй зовлон гэж бас байдаг байхгүй. Иймэрхүү кейсүүд байна. Тэгээд ярих юм бол тэгээд бас сонсон юм зөндөл байна л та. Жишээ нь бүр их сонь нэг одоо бүр нэг юм сонж санагдчих магадгүй заяа. Гудмаар харанхуйд явж байгаа нэлээд хэдэн жил юм харанхуйд явж байгаа. Тэгээд тэнд хүн зогсчихсан байхгүй юу? Тэгээд машины хамрын цаана байсан нэг хүн. Тэгээд би яг ингэж алхаж явж байгаад зүгээр ингэж нэг эргээд нэг нурууны хүүт оргоод тах нь эргээ алсан чинь хүлгүй байсан. Зөвхөн чээж ийсэн гэдэг ч юм уу. Яг иймэрхүү тохиолдлууд байна л та. Эсвэл нэг хүн ингэж гэрийн үүдээр айгүй муу хуцтай нэг хүн гинт ороод ирчих. Тэг юм асуугаа гараа явахад натаа хамт байсан хүмүүс тэрийг хараагүй ч. Бүр эсрэгээр бүр амар гоё ганга хуцтай нэг хүн ороод ирчих. Гэтэ чинь одоо юу шүү бас буруу ойлгох хүмүүс нэг өдөржингөө тиймтэй байгаад нэг гэж байгаа юм чи бас
тодорхой тэр нөхцөл нь бүрддэг ч юм уу тэр нэг тийм их тохиолдлууд л ярьж байгаа болохоос өдөрчин тэгээ суучдаг бол энэ ч бас утгагүй асуудал. Орж ирэх ч байдаг юм уу гэл. Нийтлэг яг хуу зүгээр түрүүний нөгөө альбан гэд гисэн шүү дээ. Энэ 6 цэнгэлтэй. За тэгэхээр орчин үеийн одоо ингээд хөрвүүлэл явчих юм бол жоохон архитарс 6 цэнгэл тэгээ шоу цэнгэн ингээл яригдал эхэлнэ. Тэгээд ер нь нөгөө би бүр анхын нэвтрүүлгийг хийж эхлэхдээ л хэлдэг байсан. Ер нь энэ нэг та хэд тарагдаад байгаа энэ нэг чөтгөр альбанд хэрэнгүүт чинь ер нь жоохон болохгүй газар болохгүй юм дээр сайхан дагаа явж идэг юм аа гэд хэлээл байгаа. Тэр бол тэгээд түрүүн таны хэлснээр бол бүр баттай болчихлоо шүү дээ. Хүмүүс бурхан гिचээл цагаад болохоор чөтгөр л гараад байна. Тийм тийм. Дандаа бурхан хүн бол байхгүй бод. Бурхан залбирал бурхан гэдэг цагаад болохоор альбанд чөтгөр харлаа л гэдэг. Тийм. Тэгэхээр бид бол жинхэнэ бараг биднээс ч өмнө байсан тэднэр баг. Магадгүй тэд жинхэнэ энэ байгаль дэлхийн хамгаалагчч гэж магадгүй. Тэгтээ ийм үг үүдээ. Сайн бүг чөтгөр сайн морийг хулгайч гэдэг үг үүдээ. Тэгээ бас сайн бүү чөтгөр зардаг гэдэг үг ч байдаг. Тэгэхээр тэднэр бол харьцаж одоо тодорхой хэмжээнд харьцаа холбоо тогтоож чадах юм бол маш хүчтэй зүйлс. Ямар ч тэр өвөө эмигээс л тийм. За тэгээд нийтлэг жоохтой тэгээд нөгөө нэлээх яригддаг сэдв байгаа шүү дээ. Хараал гэдэг. За тэр тусмаа нэг бурхны хараал мараал гэж бол сонсож байгаагүй илүү бөөгийн хараал. Наа чин хараал хийчих. Тэгэхдээ бөө нь бас нэг бөө дээр очиж хараалыг хариулуулдаг гэдэг. Энэ ямар учиртай юм бэ? Ямар бөөнүүд нь тийм энэ дээр л яг маш хүмүүст ойлгомжтой л тайлбар өгч байна. Тэгээ. Ер нь гэхдээ хүнд бас сайн сайхныг өгөхгүй бол бөөч нь ламч нь аль нь байгаад ямар хэрэг баг. Гэхдээ нэг ийм сурталхуулгууд явсан. Гэхдээ яг товчхондоо бол тийм бөөнөр хараал хийдгүү гэж асуугаад товчхон хариулыг бол тийм хийх ихтэй хамгийн сайн хийн. Гэхдээ энэ дээр тайлбар хэрэгтэй байхгүй юу? Ингэж хэлчихэд гараа авчвал буруу ойлгох шүү дээ. Тэгэхээр юу ч манжид одоо монголчуудыг эзлэх гээд нэг л болохгүй гэж. За. Тэгэхээр Далай ламаас л асуусан гэдэг. Би энэ одоо монголчуудыг эзлэх гээд ерөөсөө нэг л болчихгүй. Тэг яагаад зэвсэг маань ч илүү байх юм, цэргийн тоож илүү байх юм, дээр нь монголчууд хоорондоо боторхой болоод хүчин сул байх юм гэд. Тэгээд Далай ламаас асуусан гэдэг. Тэгсэн чинь тэгтээ нэр бол зүгээр юу шүү бас нэг яг альбан яг тэгцнийг нь ямар үдцсэн биш халтсан биш. Ерөнхийдөө нэг тийм юм байгаад. Тэгсэн чинь чи тэр тэнгэр шүтлэгтэй бөө мөрөглөөс холтоол. Тэдний амин сүнс тэнд байна. Чи намайг тэнд бурхан гэж зарлуул, би чамайг тэнд хаан гэж өргөмжлөе гэж. Тэгээд энэ манжи хөрөнгө оруулалтаар Монгол бол маш их шашны сүм хийдүүд илэрсэн. Тэгээд эсэргээрээ нөгөө бөөнрийг бүр хууль тогтоомж хүртэл гарч ирсэн байна. Бөө бөөлөх юм бол богоор, бөөлүүлэх юм бол бодоор гих мэттэй. Бөөгийн гэр онх шүтлэгтэй вэжлтэй бөөч гэлтгүү бөөгүүч айлууд энэ гэр онх шүтлэгтэй байж. Тэрийг нь бүр энэ цуглуулж ягаад Монгол гэрээс том болгож байгаа шатааж исэн гэж. Бөөгийн удамтай хүүхдүүдийг хүчээр лам болгож исэн гэж. Бөөгийн хоёр хөц зэдэл хэрэглэлийг нь бүр шатааж исэн гэж. Тэгээд дээрэс нь бас нэг суртал ухуулга тараасан нь энэ бөөнөр чинь хараалч муу юм хийдэг, чөтгөр шулмстай холбогддог. Тэр цаа тавьцаад байгаа тэр нь альбин шүү, тэр нь одоо цэтгэр шүү гэдэг ч юм уу те. Юм суртал ухуулгууд тараадаг болж. Одоо бас ингээд шууд ингээд ахаар болохгүй шүү дээ. Ард түмнээс эсрүүцэл юм байна. Тиймэрхүү сурталгаа. Тэгээд тэрнээс авчвал бөөндрөл хараалч гэдэг гэж. Гэхдээ хараал гэдэг юм чинь ганц бөөд байдаг чинь биш. Аливаа бүх шашин шүтлэгт өөрсдөө хамгаалдаг хартлын нэг арга ухаан хүч байна. Чинь одоо христийн шашныг Библиэлд сатан гэж байж чинь. Одоо энэ Гэлбагийн буюу шарын шашин, одоо тэр цаана Нимагийн буюу Улааны шашин байна. Эдгээр чинь ч гэсэндээ өөрсдөө хамгаалдаг ус нэг тэр талын ном эрдэмж байгаа. Тэгэхээр чи намайг өдөөдөх юм бол ч юм уу ямар нэгэн байдлаар би өөрийгөө хамгаална. Бөө мөргөл тус тэр хамгаалдаг нь тэр хараалчтай байна. Гэхдээ энийг чинь зүгээр үг тийм нэг гудамжинд хүнтэй муудалчаал тэрийгэ хараагаад идэг юм биш байхгүй юу? Тэгдэг бөөч байхгүй. Одоо тэгтээ ер нь нэг хүн засал хийчихэл сэвтчлээ барилаа өглөө атлаа гэдэг хүмүүс чинь тэр хараал мараал мэдчихгүй байх. Тэрнээс хол байх. Гэтэ айхтар тийм
зөв өвний төлөө хийсэн хараалч гэж байна. Чинь манжийн одоо төрөмгийл монголчуудыг ингээл дарлал тий бас тэгэл нэг ноёдуудыг нь хахуулдаал ардуудыг нь дарлуулаач гэдэг юм уу алб татвар аваад ч гэдэг юм ингээд ирэх үед нутгийн ардууд тисгээ байгаад хасуум гэдэг бөөдөр очиж хасуум гэдэг. Тэгсэн чинь тэр хасуум бөөд за одоо үнэхээр идэр чи одоо бүр биднийг дарлаж дуслаа. Хамаг өнгөтэй өөдтэйгөө өгөөд л ах чинь одоо ерөөсөө идэр чи цанаж чадхаа одоо цадхаа мэдэхгүй байна. Энэ айдсан даваагаар ч давж орчмал гуугаад юма тушаах гал давж орж яхтал их айдаг байсан гэж юм болдог юм. Тэгсэн чинь за яах вэ тэгэхээр мал мэддгүү тэрний чинь одоо өстө нэг хоёр нүдийг эндэ гэж хэлсэн гэж. Тэгээд тэр нэг тэр манжид л одоо нэг үйлчлдэг Монгол ноёл арт түмнээ дарлаад тахгүй. Тэгээд хоньны ноос бэлдүүлсэн баг. Зүгээр нооснууд. Тэгээ хашаан дотор хийсэн чинь нөгөөтг нь өстө. Тэр өөц чадвараар амар том хоньнууд ч харагдацсан. Тэгэл нөгөөдүүлийг нь тууж авсан байгаа тэр ноён хүмүүсээрээ. Тэгсэн чинь нэг нэгээрээ л алга болоодсан. Нэг нэгээрээ алга болол, нэг нэгээрээ алга болол. Тэгэл гинтгэн хоёр хэрэг гарч ирээ нөгөө ноёны хоёр нүдийг нь цохтгачаад яваад гэж. Тэгэхээр энэ дээр бас жоохон бодоод үзэх юм бол бөө гэдэг нь шудраг усыг тогтоохч буюу тэнд шудраг усыг үйлчлүүлж шít. Тэ бий болгож шít. Тэ бас нөгөөтэйгөр бас ядарсан арт түмний хамгаалж шít. Хоёр дахь юм бол энэ одоо та нар манж ус гэж байхгүй тийм үү? Ууссан гэдэг тэг хамгийн сүүлдэр одоо 20 тот нь одоо музей явах болсон байгаа шүү дээ. Ингэсэн байгаа юм. Монголын тухайн үедээ хамгийн хүчтэй удхан байж. Хамгийн хүчтэй. Гэхдээ тэр удхан бол хаднаас нь харахад бол нэг бор дээлтэй, бор гэртэл нэг хөгшин байж. Өнгөтэй өттэйгээд ах юм тийм баян цатгалан биш. Тэстэ нэг шүлний хідэн гонтой гэдэг шиг л баггүй. Тэгээ тэр энэ бөөнрийг ингээд хороод устгаад ахт тухайн хүн чинь бас тэр өөрийнхөө их орон бас тэр уламжлалт шүтлэг тий бас нэг тангараганда юм ч тэдэртээ тэмцдэг байсан байна. Тэр манжийн эсрэг ганцаараа бүр тий үер хүртэл урсгадаг гэдгийг урсгаж исэн гэдэг. Тэгээд сүултээ бүр тэгсэн гэж ам. За одоо би эцсийн юм аа. Хараал гэдэг юм хий. Энэ аргаар гарч шүү дээ. Эднийг би бүгдийг байхгүй болгоно гэж. Тэгээд дөрвөн тийм хүчтэй хүн бэлтгэсэн гэж. Дөрвөн хүчтэй бүх хүн бил. Одоо арт түмэл одоо тэр гуйж ш тэр хүн дээр ч юм бас тий. Тэгээд дөрвөн хүчтэй тиймс тэнхээтэй залуу бэлдүүлж чаад бөглөөд хингэргээ ингээ газар тавьсан байна. Тэг хингэргээ газар тавьсан чинь хингэрийнхнийхэн доороос цусан гэж оргилж гарсаар гад хингэргийг бүр ингээ хальж иж. Баг ингээ хасгархан шахав. Дөрвөн хүн чүүгээ даачсан гэж. Тэгээ наатах цац гисэн гэж. Тэр цацсан. Тэгээ хараал гэж ийн гэж. Тэгээд тэрнээс хойш 1912 оноос штэл байж багвал. Яг энэ бол зүгээр бөөгийн тал бөөнөр одоо хүмүүс нэг мэдгүй байх юм амаа яриа л та. Нэгтээ бас тэр бөөгийн одоо хүртэл асралсан онголж асарсан газар нь Хөвсгөл аймагт байна. Одоо хүртэл байна. Одоо бөөр нутгийн талаар судалдаг мэддэг хүмүүс бол ямар хүний талаар ярьж байгаа талж байгаа. Энэ бол одоо жиг хараал гэж. А түүнээс зүгээр нэг хүнтэй муудалчаад төвгөө нулимад нэг будаад цаад шороод цаад солиороод ахыг хэлэхгүй байхгүй юу? Тэгэхээр ямар зорилгоор вэ, яах гэж вэ, юунд вэ гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу? А түүнээс зүгээр нэг хүн таалагдаагүй хүн төлөө нэг хүнд шалтар хулдар хийх гэж явж үл өөрийгөө л хорлож байна. Би таныг түрүү нөгөө ярианаас нь ойлгосон нөгөө бөөгийн талаар илүү өөрөө бас контент хийдэг гэдэг. Хаагур ямар суугаар хийдэм бэл? За би нөгөө Чого ертөнц гээд пэйжтэй тэгээд тэн дээр л ерөөхдөө нэг рил мэл тэгээд гол зорилго нь болохоор Чого ертөнц гэх тэрэн дээр тэр рил мэдээлэл оруулах, хуучны бүүнэрийн зураг хөрөг бичлэг оруулах, замун ганц нэг лайв хийх ч гэдэг подкаст дотор хийх. Гол зорилго нь бол бид бүгдээрээ бөө мөрөглийг нэг юм хингэрэг бариад тий нэг захаас нэг хингэрэг аваад тэгээд нэг цагаан сараар өмсдөг дээлэн дээр хідэн могоо ахтгаад тэгээд энэ шашин дагаад очсон тэр итэн хошортой гутлыг өмсөд тэгээд бөө болчлаа гэж өөрсдөө бодоод нэг хоёр хонд хөдөө яваад тэгэл засал хийж хүн үздэг. Үгүй байхгүй юу.
бөө хүн чинь бас соёлын өв тээгч. Монгол бөөгийн язгуурын тэр соёл ёс уламжлалыг тээж явна гэсэнд өв тээгч гэхээр маш том хариуцлагатай. Тэгэхээр мэдхгүй байна. Мэдхгүй учраас бодиттой тэр баримтуудыг гаргаж тавь гэдэг үүднээс янз янзын зураг хөрөг бичлэг өөрөө бас тайлбарлах хийх те гих мэтэр яваад байгаа байхгүй. Би сая зүгээр өөрөөсөө жоох хичээл сууж ин л да. Яг үнэ л хэлий. Нөгөө одоо 30 гарцсан ингээ амьдэрч иж нэг бөөдөр очтгий. Уг нь. Би нөгөө бурхан морхон өөр тийм шашин бош үтдэггүй. Тэн төрөөсөн шүү дээ. Тэгээ бөөдөр очихоор яагаад ч мэдэхгүй нэг юм зөв юм яриад байгаа ч юм шиг зөв яг үнэхээр хилээж байгаа юм шиг тэгээ нэрэ болоод байгаа юм шиг итгэдэг гэсэн үг байхгүй. Тэгээд залуучуудтайгаа ер нь бол илүү жоохон мэдлэгээ буюу одоо манай зочны маань хэлж байгаагаар л энэ чинь нөгөө Монголын маш том өв соёл яваад байгаа шүү дээ. Тэгээ алдагдах гадэж магадгүй. Одоо надаас ахуулаад ингээд нь алдагдсан байгаа байхгүй юу? Би нэг мэдлэг айгуу муу. За бөө гэхээр ямар ч байсан л нэг иймэрхүү дүүл гэл ингээл нөгөө буруу ташаа мэдээлэлтэй ч юм уу те. Муу мэдээлэлтэй ч юм. Тэр таныг тэр контентээс өшөө сайн ингээл хийгээл манайхан тэгээд үзээд бас гоё сонирхол мэдлэгтэй нэмэр болох юм байна да гэж. Тэгээд би танаас нэг юм асууя. Таны сахиус одоо онгод тэнгэр орж ирж байгаа хүн байгаа штэ. Өвөгдөөдсөн. Хэдэн жилийн өмнө амьдарч исэн хүн бэ? Тэрийг мэдхүү та. Би мэдэн чи мэдж байгаа. Зөвөр сонирхож байгаа байхгүй юу? Сахиус гэдэг бол тустай асуудал. Сахиус гэдэг бол энэ одоо шарын шашин зурч хөргөлч гэсэн юм сахиуснууд байна да. За. Тэр байна. Яг сүүлийн үед хүмүүс бөөгийн онготыг сахиус гэж яриад. Нөгөө төгөр нь хөцөө гарандаа зүгээд байгаа чинь сахиус гэдэг. Бөөгийн онгот бол шал өөр. Тэр бөөгийн онгот бол тэр өвөө эмээ ч юм уу өвөгдөөдсөн заавал байдаг ч юм биш. Тэр битгийл одоо юу гэдэг юм. Зарим бөөгийн тэр гэр онго шүтэнийг нь харах юм бол хүн бос төрлийн юм ингээд бүтээгээ тавьсан ч гэл байна. Тийм учраас одоо сүүлийн үед л хүмүүс нэг ийм тийм болчиход байгаа. Миний дорж өвөө дондог өвөө тэ тэр имээ энэ имээ гэж яриад байгаа болохоос тэр хүмүүс тосыг хөрчөж байгаа бол цаад бөө юутэй нөхцөд юутэй харьцаад байгааг тэр бөөл мэдж чаддаг болоо. Тийм учраас эртний бөөнөр бол тэр онгодоо нэг юм гэдэг шүү дээ. Би нэг миний нэг тим юм ирлээ. Ийм юм ирлээ ч гэдэг юм уу те. Юм гэж хэлээд ш. Юу гэдгийг тэр мэдэх гээд хэрэггүй. Манай нөгөө миний нутаг гэж шүлэг яг нөгөө тийм миний нутаг гэж шүлэг өччихсэн нацагт орж байгаа шүү дээ. За. Тэрний зүгээр нэг подкаст сонсчихсан байхгүй юу би. Нацагт орж байгаа ингээ найзтайгаа ч илүү зүгээр хөдөө ингээ явж иж. Тэгсэн чинь л тэнд нэг бөөлж ийн. Тэгээ яваад ороод сонирхоо сайн байна уу гэж шимээгөө сонсчихсан чинь нэг юм дөрөв мөртөр айгуу гоё юм яруу найраглаг нэг одоо би тэрийг мэдэхгүй л дээ цээжлээчгүй. Тэгээд тэрнээс сэтэл авч одоо нөгөө мөр холбоо дээшээ доошоо өнгөтэй тэгж нөгөө миний нутаг гэж шүлгийг биччихсэн гэдэг. Тэр ингэсэн гэдэг юм аа. Нацагт оршин айгуу урын яруу өнгөтэй те гэж шүлгээ эхлүүлсэн байсан гэж нэг хоёр мөрч явцсан. Тэгээд цааш өрсөл явахгүйсэн. Тагил гацчихсан. Тэгээд нэг бөөлж байгааг сонссон чинь нөгөө бөө чинь насаараа л тэнцэнэ амьдэрсэн байж энэ Монгол орныг тойрчихсан юм шиг. Тэгэж одоо тэр бөөгийн дуудлага тамлаганд нь байхыг сонссон гэж. Тэгэл тэрийг сонсч хөглөгдөж өстөө нэг уран яруу найрагч хүний онгот нь орсон уу тэр миний нутаг шүлгийг бичсэн гэж. Энэ бөөгийн яруу найраг болон тэр одоо дуудлага тамлага гэж юм байна л да. Энд чинь бол үнэхээр гайхах юм шиг тийм. Тийм үстэй. Тэр бүр нэг ховлгаан хүн байсан байна. Тэгээ тэр ховлгаан хүн Монголын нутагт явж байгаад одоо нэг бөөтэй газараа л явж байгаа хгүй юу да. Тэгээд нэг бөөлгийг харж байгаад сонсож байгаад үйлсэн гэж. Тэгээ шамдрын та яагаад үйлээд байгаа юм бэ гэж тухайн бөө нэг хүн засал хийж чинь. Тэгсэн чинь ийм сайхан үг сонссон хүн чинь босхгүй яах вэ гэж хэлсэн гэж. Дараа нь нэг бөө хараал хийж байгааг сонссон байна. Тэгсэн чинь ухаан алт онц гэж. Тэгснээ эргэж сэрснэ. Ийм амар үг хэлүүлсэн хүн ч өгөхгүй яах вэ гэж хэлсэн гэж. Тэгэхээр тэр бөө гэдэг чинь олон юмны анхдагч буюу бас тэр монголчуудын ерөөл магтаал, туйл тэ энэ мэдэр чинь бас тэр бөөгийн дуудлага тамлахандаа л байна л да. За тэгэхээр юм байна. Тэгвэл та бөө болохоо хизээ анх мэдчихсэн бэ? Хэдэн настайдаа ч юм уу нэг юм тохиолдчихсэн ч юм уу юм болж байсан. Яг эргээд бодоход бол
ухаарсан цагаас тэр зүйл багасгаар мэдрэгдэл байж. Харин одоо яг тэр нэг одоо гэдэг юм хоёр хоцомсоо хоор тэр байх тэр бол арай өөрөөр яригдана л та. Гэхдээ бөөгийн тэр нэг шинж тэмдэг юм чинь угаасаа тэгтээ тэрвэл ухаарах цагаас нь л мэдчихэж юм. Яг зүгээр тэрийг яг энэ шүү бөөтэй холбоотой юм байна шүү гэдгийг л мэдэхгүй л яваад байж. Тэгэхээр энэ хүүхдээ хас л мэдэрчлээсэн. Би нэг зүгээр бас л нэг сонсон л юм ярьж байгаа. Нэг бөө одоо нэг бөөлдөг юм дандаа Монгол гэрүүд үүдэн шүү дээ. Тэгээд хоймор дээр нь авдраа дээр ингээл баах юм тавьсан байдаг. Тинчээ зүгээр факт л марг юм баггүй. Нэг юм ихэнх нь морины юм сэлбэр байгаал идэг. Зарим нь үхэр байж идэг. Зарим айлууд нь нөгөө гэрүүд нь юм шонхор гэл тэгсэн байж идэг. Тэгээд тэрийг би зүгээр тэгж сонссныхоо дараа чагнаад үзсэн чинь нэрэж тийм юм шиг санагдчихсан байхгүй. Тэр юу гэхээр хингэргээ зохиж эхэлдэж штэ. Тэгж яхад тэр унлагных нь буюу тэр хойморт нь байгаа сэлбэрийнх нь амтны чимээ одоо морь бол ингээд давхиад ирж байгаа ч юм уу те. Тэгээд нөгөө сайхан мордороо гэдэг ч үлээ те нөгөө төвшөө хэлдэж штэ те. Тэр үнэн үү? Би зүгээр өөртөө тэгээ итгэцэн үү? Яг цаг хугацааны ирэхээр одоо мянган жилийн өмнөх бүүнэр яг ямар байсан гэдэг бол таамаг байна те. Тэг юм бас жоохон тодорхой хэмжээнд хувьсан өөрчлөгдөж байна. Бүү хоёргүй жоох хоёртой болсон гэдэг домог түүх байх ч юм уу те. Юм бас жоохон тодорхой хэмжээнд өөрчлөгдөд байна. Бүү ч гэсэндээ тэнийг дагаад одоо цаг хугацааны ирэхэд тодорхой хэмжээнд хувьсан өөрчлөлтүүд бол орох явсан. Тэрний нэгийг одоо жишээг л чи ярьж байна л та. Яг гоо тэр энэ онгот надаар их тэр унаа хөлшин болно гэдэг утгаараа тавьсан болж байна. Гэхдээ хамгийн утга агуулгатай хариулт нь бол одоо бид нар чинь бөөлөх болгондоо нэг хонь гаргаад иж чадахгүй. Тийм ээ дэшүүс тавиад иж чадахгүй. Юу гэдэг нь бөөлөх болгондоо нэг үхэр гаргаад иж чадахгүй. Тэгэхээр тэрийгэ бэлэгдээд домноод бас бөөнөр бол тавьдаг үзсэн байгаа. Тийм. Бас нэг тийм учиртай. За тэгээд одоо ингээ манай нэг хүмүүсийн сонирхтгал асуултууд араасаа сайхан явнаа. Архиуж гин. За та хатуу ундаа уу гэл те. Тийм. Нөгөө утаа сор гээл те тамхи гэж ярихгүй. Тэгээд за тамхич дүүрч тэр арх уучаад ирүүл байгаад байдаг гэд тэр ямар учиртай вэ? Чайг чухал асуулт асуулаа. За миний хувьд бөөлөختөө тусалж ярих амсдаг. Бөөлөө тэр онгод одоо орсон цагч гэсэн тийм ярих амсдаг. Ер нь монголчууд энэ өнөөгийн хэрэгжилж байгаа спиртийн өндөр агуулмжтай архийг саяхнаас л эхэлсэн. Орсуудаас сурлаа шүү дээ. Тэрнээс өмнө бол тийм арх төр байдаг ч байл. Тэгээ бөөгийн онгод гэдэг бол хүмүүс бүр мэдээд авчир гэдэг. Ухаан сарвал би ирүүл байж ижил тэр онгодтой нөхцнө өгөхөөс биш. Тэр арх тарсвал тэр бөөд бол ямар ч хэрэггүй. Эсвэл ямар шаа тэр зан үлийн юмд орж болно шүү дээ. Тийм ээ өргөдөгч байдаг юм те тиймэрхүү юм орчл. Харин сүүлийн үед яг нэг тийм харагдаад байгаа. Би бөөлөл жил архи урлаа 2 жил архи урлаа яах ч үгүй. Гэхдээ цагаад болохоор тэгж явж байгаа архи ч болцсон зөндөө. Ихэндээ сайхан л. Ер нь бас жоохон тийм хэтрүүлэг яваад байна тийм түүх бөөгийн нэг юм түүх байдаг юм. Түүхч багтаа. Нэг одоо үг хэллэгэн дээр шилтэй бор тарсаа шилэн хүзүүнд нь тусаараа аахта бор тарсаа ар нуруунд насгаараа гэж. Зарим тохиолдолд бөөхөн хийж байгаа зан үйлээсээ шалтгаалаад өөрийнхөө хүний үнэрийг тэр архины ихүүн үнэрээр дарахын тулд энэ бие рүүгээ хацгадаг байсан тийм ёс байна. Түүнээс биш бөөхөн болж үл тэр архинаас бүлж явах үед бүр хол байсан. Хичнээн сайхан залуучуудыг чинь арх цутгуулж бөөлүүл ингээл арх цутгаал гүйлгэж хараалгаал яах ч гэдгүй наа чи онгочоор ч ирүүл гэдэг юм бэл тэгэл гүйлгэж хараалгаал нэг давтагт нь нэлээд олон удаа давтагт нь жил 2 жилийн хугацаанд давтагт нь эцэстэн тэгэл архинд л орчих шүү дээ. Тэр мондог удхан зайран хуучны тэр удхан зайран хүмүүс бол арх хууцсан хүн гэрт нь ч юм уу согтуу өндөртүүлсэн гэрт нь орж бөөлж өгөхгүй байдаг. Шууд гаргадаг. Ч одоо миний Монгол ингэрийг ч одоо ч тийм үү тийм. Тэгэхээр тэр бол их худлаа хуурмаг юмсан. Яг вэ хүн бол ихэндээ тэгээд өстөө нэр шинхэн дээрээ сонин гихчээр яг нэг тэгээд болно. Тэгтэл эцсийн үр дүн бодохгүй байхгүй буруул гарна. Тэгэхээр тэр арх хууч бөөлдөг гэдэг бол их сүүлийн. Ер нь монголчууд маань тэрээр ер нь л би бол яг тэдний нэг төлөөлөл бол мөнөөсөө мөн байгаа даахгүй юу. Ерөөсөө нэг юм сайхан ид шидийн хүн
нэг юм хиц хэнгэрэг ингээл барайл ингээл өвөө эмигээ хоолоор яриад учир зүггүй л ингээл арх уугаал тамхицтаал тэгэл нөгөө хувцас тайлангууд ингээд зүг зүгээр баг жоохон залуу байж идэг гэдэг ч юм уу те. Нийтлэг ойлголт ер нь тийм л болол явцсан юм байна. Тэгэнгүүт тэгэл нөгөө мэдгүйгийн л асуулт. Цагааны харын улаа. За тий. Ихэнх нь тэгээд байна. Зүгээр цагааных нь болохоор инженеэр нь ингээд хараад байгаа байхгүй. Цагаан өнгө нь эрүүл мэнд, за мөнгө төгрөх ч юм уу, ажил үс бүтээн харна. Ерөөсөө өдөр болохгүй бүтэхгүй ингээд бүх юмыг нэг бол зайлуулна, нэг бол хийдэг гэдэг. Яг ч тийм биш л юм л да. Хар гэдэг чинь өөрөө хар бараан гэдгээс гадна унган анхдагч гэдэг юм уу, тиймэрхүү утга санааг илэрхийлдэг байхгүй. Хар багаасаа хар үүрээр гих мэт. Тэгээ Монголд энэ шашин дэлгэрэх үеэс ахуулаад зарим талаараа хоёрын соёл чинь нэг дор байхаар жоохон бага хэмжээнд холилдчихсэн өөр хоорондоо. Тэр үеэс ахуулаад шарын бөөнөр гэж гарч. Тэр шарын бөөнөр нь яадаг юм? Одоо бөөгөн тэр онготтойгоо холбогддог шарын шашны сахиус ном юмыг инж уншичдаг. Түрүү хэлсэн шүү дээ бөөгийн удамтай хүүхдүүдийг лам болгож ирсэн гэж. Тэндээс нь одоо тийм аль талыг мэддэг болчихсон тийм хүмүүс ч төрж гарч ирж. Харин нөгөө харын гэдэг нь болохоор бид нар бол Монгол бөөгийн язгуурын яс уламжлалаа яг унган цэврээр навч үлднэ гэсэн бөөндийг харын бөөнөр болгож. Тэр улааны итэр гэдэг бол бүр саяхны юм. Ер нь бол одоо юу гэдэм улааны ях одоо сүүлийн ногооны ч гэж яригддаг болсон гэж юм лээ. Тэгээд одоо нуус товчож байд юм судлаад үзэх юм бол мөнх тэнгэр итэр гэж л байгаа болохоос биш энэ улааны тэнгэр энэ юуны тэнгэр итэр гэсэн юм байхгүй л дээ. Тэгэхээр харын бөө гэдэг бол тэр муу муухай юм хийдэгтэй биш зүгээр бид бол бөө мөрөглөө цэвэр язгуурын ёс уламжлалаар нь авч үлднэ гэсэн үзэл санаатай бөөндийг л харын бөө болгочих. Тэгээд тэднийг жоохон нэг нийгэмд эзлэх тэр байр суурийг нь үгүйх ихч байдаг юм уу тэхийн тулд эдгээр харын бөөнөр муу бөөнөрч байдаг юм уу тэр муухай мэд итэр гэдэг л ойлголттой болчих тий. Тэгээ хариулт нь бол тийм л байна л да. Яста бороод живчихлээ гэж. За юу яалаа ямар ч байсан би үзэгч нар болон танаас ингээ ямар ч байсан альбаас уучлалт гож би угсаа мэдэхгүй тэгээ мэдэхгүй гэдгээ ч эхлэхдээ хэлсэн зүгээр. Гэхдээ би илүү их мэддэг боллоо та нар ч гэсэн мэддэг боллоо. Энэ бол яг бидний зүгээр яг монгол хүний те монгол хүн болж төрсөн тэгээд нэг талаараа бол энэ нэлээд гайхамшигтай юм шүү дээ. Юу яаж ч утсан эрт дээр үе өвгдээд тэр хүний бирөө орж ирээд орчин үеийн хүн шүү дээ. Бид нар ч залуу хүний бирөө орж ирээд тэрээсээ ингээд бодлоо юу ухаан тэр хязгааргүй ингээд те бүх юмыг баг мэдчихийдэг. Зөв талаар нь харах юм бол одоо ингээд бүгдлаг улсаараа гоё болцохоор ч юм шиг те нэг тийм. Тэгээ танд ямар ч гэсэн өнөөдөр надтай ярьж ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд таны одоо нөгөө ажилд нь ямар ч байсан амжилт хүсье. Тэгээд манай өнөөдөр нөгөө түрүүнд дурдсан те манай Арагийн маань нөгөө 5 төрлийн жимсний хамтдаа усны дээжээс бэлгэлж байна. За баярлалаа. За өнөөдрийн дугаартай хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Өртөө 4 подкаст subscribe дараарай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.